мод тарих өдрийг тохиолдуулаад Ногоон хот Улаанбаатар гэдэг уриалгыг бас төлөөлөгчийн зүгээс гаргаад иргэдэд уриалаад аж ахуйн нэгжүүдийг уриалаад ажилласан байгаа. Тэгээд энэ хотын дарга болон нийслэлийн хурлын дарга нь удирдлагуудад бас уриалгыг хөрвүүлсэн. Тэгээд үүнтэй холбоотойгоор өөрөө энэ сөөхөдтэй очиж уулзаад мод тарилаа. Энэ дэр нэг ийм асуудал байна. Өнөөдөр бид нар мод тарих, Улаанбаатар хотоо ногооруулах, цэцэрлэгжүүлэх ажил гэдээ яриад байдаг. Гэтэл одоо нөгөө сөөхүүдийн орчинд ургаж байгаа моднуудыг услах услахааных нь мөнгийг аж ахуйн нэгжээр тооцож аваад идэв юм байна. Тэгэхээр энэ нөгөө сөөхийн мөнгө гэдэг чинь бол нөгөө оршин суугчдын дундаасаа төлсөн сөөхөн хэдэн төгрөг байдаг. Тэрүүгээр мод услахаар аж ахуйн нэгжээр тооцож авахаар эргээд нөгөө сөөхийн цугласан мөнгө нь бараг услахаандаа явчих гэдэг учраас услах одоо боломжгүй байна. Тэгэхээр энийг одоо яг хэрхэн шийдэх вэ? Мөнхчлийн дарга бол энэ Ногоон хот Улаанбаатар гэдэг уриалгыг гаргаад Сонгон найрхан дүүргийн иргэдийн дунд бас тэр сөөхүүдийн дунд идэвхтэй ингэж ажиллаж байгаа. Тэр асуудлыг бол сайн мэд. Услагааны мөнгийг одоо аж ахуйн нэгжээр биш айл өргүүдээр ч гэдэг юм уу эсвэл одоо нийслэл хариуцах ийм асуудлыг бас төвшүүлж байна. Тэгэхээр энийг бол яг хариуцах өсөгийн удирдах газар байгаа. Таны саналыг хүлээж аваад энэ чиглэлээр бас ямар боломж гарахаар байна, дүрм журамд яаж өөрчлөлт оруулахаар байна гэдгийг бас судалж үзье гэж хэлмээр байна. Тэгэд 2010 оноос хойш бол манай нийслэлчүүд 2 сая гаруй мод тарьсан байгаа. Тэгэхээр иргэд аж ахуйн нэгж хүн болгон одоо энэ бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан за бус үеэрч гэсэн ингээд мод тарих, ногоон байгууламж хийх энэ ажилд маш идэвхтэй оролцож байгаа учраас бас мөнхчлийн даргадаа болон одоо мод тарьж буй иргэдтэй бас хандаж баярлал талархснаа илэрхийлмээр байна.